Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Зүрхэнд мөнхөрсөн аялгауны нэвтрүүлгийн маань 2025 оны анхны дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Зүрхэнд мөнхөрсөн энэ аялгуунууд та биднийг дурсамж руугаан эргэн нүүж, тэнд дуулагдсан гэгэн сайхан аялгау өгшгийг өнөөдөр хэрхэн сэргээн дуулж, та бидний дурсамжийг зузаалж байгааг хүргэдгээрэн хамгийн онцлогтой сайхан нэвтрүүлэг болдог байлээ. Өнөөдрийн дугаарт маань 6 сайхан бүтээлийг шиглэж, тэнд дуулж байсан дуучид өдгөө цагт сэргээн дуулж байгаа дуучид маань та бидний сэтгэл дээр баяр хөөр их шиг аялгау нэмэх юм аа. Ингээд энэ дугаарын маань эхний бүтээл бол та бидний хамгийн сайн мэдих цэнгэлтэй өвдөжгдөг дуу байна. Шажинбат яруу найрагчийн шүлгээр Эрдэнэт хөгжмийн зохиолч уурлаж Монголын радиогийн Алтан сан хөмрөгт 1966 онд ардын жүжигчин Дамчаа гэсэн одоо дуулж бичүүлсэн юм дуу баг. Шоуон Шажинбат гол Гой Валтан тийм ээ 1939 онд Гой Валтан аймгийн Тонхил суманд төрсөн. Шовын Шажинбат гэхээр зэрэг надад бол Элс цас арман хамгийн түрүүнд санагддаг. Тэр Элс цас гэдэг арманаараа Монголын утга зохиолд, уран зохиолд өөрийн гэсэн байр суурь нэгэн эзэлсэн ийм сайхан туйруулч хүн. За 61 онд улсын багшийн дээд сургууль манай сургууль шүү дээ тийм ээ. Багшийн дээдийг төгссөн ийм хүн юм байгаа юм. Үүлэн заяа Дуур үүлэн заяа дууртай тийм ээ. Тэгэхээр уран зохиолын төрөл бүрээр туйрал зүй хийж өөрийн гэсэн өнгө аястай бүтээлүүдэн тухайн үедээ бол их шагшигдсан сайхан уран бүтээлч зохиолч байсан. Тэгээ Шовын Шажинбат гэдэг хүний намтарт бол дуур, дуу, за үргэлжилсэн үгийн зохиол, шүлэг яруу найраг гэд энэ бүхнээс гадна өөрийнх нь тэр эрэл хайгуулч сэтгэлгээ. За тэгээ 60-аад оныхныг донслогсон. Яг 60-аад оныхны хөг аялгау, 60-аад оныхны тэр урлагийн сэргэлт соёлын нэг гайхалтай том давалгаа. Тэр дотроо нийтийн дууны урлагт цэнгэлтэй үдшээр дархлагдсан. Тэр гайхамшигыг нь бол ярьж хэлэхгүй өнгөрөхийн аргагүй тийм ээ. Шажинбат маань бас бүтээлүүд их өвөрмөц төрийн шагналт хөгжмийн зохиолч цогцлын нацагд орж өгчтэй энэ үүлэн заяаг жалдартаа дуурийг бол бүтээж байсан. Өгөөдөө хаан бас энэ хамрагдсан. Дуурийн цомнол бичсэн уран бүтээлчд бол Монголын хөгжмийн урлагта өөрийгөө холбосон хамгийн том ийм дуулаачийн бүтээл. Тэр дунд одоо дуулаачийн дүрээр дамжиж илэрдэг ийм жижигэн бүтээл шүү дээ. Театрын бүтээл. Ийм бүтээл дээр ажилласан уран бүтээлчид утга зохиолын салбараас, яруу найраг утга зохиолын салбараас бол цөөхөн байна. Цөөхөн. Энэ бол ингэж орж ирснээр Монголын хөгжмийн урлагта өөрийгөө холбосон гэж хэлэх боломжтой. Яагаад гэвэл хөгжмийн дуу, шүлэг, найраг, за тэгээд дуур гэх мэтлэн энэ хөгжмийн урлагийн өвхтэй бүтээл байна. Дуу болоод л, дуур болоод л, арманс болоод л хөгжмийн бүтээл болчихдог гэсэн үг. Одоо танаа салбарын хүмүүс бол уран бүтээлчд, хөгжмийн уран бүтээлч хамтарсан уран бүтээлч болж байна л гэж ойлгоно. Тэгэхээр энэ Шажинбатгийн хувьд бол энэ их ач холбогдолтой төрөл хөгжмийн урлаг бол. Жишээлбэл нөгөө гончгсомлогоо бидний өмнөх нэвтрүүлгээр ярьж ирсэн улаан алдартай сайхан армансуудын бас шүлгийг зохиож ирсэн. Ихийн гар дээр өрнө байна. Цонхон дээр цэцэгч гэдэг юм уу тийм ээ. Ийм бүтээлч байна. Тэгээд энэ дууны бүтээлтэй өнөөдөр ингэж уулзж байгаа маань бид. Тийм байна. 60-аад он гэдэг өөрөө Монголын урлагийн том тесрэлт, соёлын том тесрэлтийн том давлгааны үе шүү дээ тийм ээ. Тэгээ 66 онд дуулагдсан цэнгэлтэй үдш бол Дамчаа гэдэг жүжигчнийг энэ хөгжмийн урлагт ямар гайхалтай өнгө төрхтэйгээр харуулсан бэ гэдг нь бол та хоёрын одоо бүр ярианаас илүү хүн бүхэнд дүр төрх нь харагдаж байгаа. Тэгээ энэ эхлээд хоёлаа дуугаа сонсгоо тэгж байгаа дараа нь яриагаа үргэлжлүүлээ тийм ээ. Тэгээ сонсмохог гэд бүр яарч штэ. Сэргээж дуулсан нь одоо бол соёлын тэргүүний ажилтан Жавхлан төгс гэдэг залуу дуулсан байгаа. Хоёлаа эхлээд дуугаа сонсон. 신의
их нараньётай ой ханбэ сэрүүдиштэй цулаан яваа сэрэгдэн залус юутай зэнгэнтэвэ Авичтерхлэн тоглосон Аллага урсюутай хөгжилтэвэ Халтран халай алдан хэргэлдэг нийсэд Азан ирвэхэ юутай гойхон Гоё тийм ээ. Наад Яагаад дамж ярих юм бэ? байгаагаар боловсон юм бол Энэ хөгжмийн зохиолчийн шийдэл л да. тийм бах тийм ээ. Энэ Эрдэнэт гэдэг хөгжмийн зохиолч чинь тухай ер нь зарим хүмүүс тийм их бол мэддгүү байж магадгүй. Монголын хөгжмийн олон мэрэгжилтнүүдэд ирээдүйн их хэрэгтэй зүйлийг бүтээж өгсөн юм байна. Хөгжмийн онлын сурах хүчгийг бүтээсэн. Их сайн сурах хүч. Надаас ахуулаад өчнөө олон хүмүүс сурах хүчгээр хөгжмийн онлын мэдлэгт хөл тавьсан. Хүртэж авсан. Ахаад нэг бүтээл нь бол хөгжмийнхний хэлдгээр гармон гэж ирдэг. Зохирлын ухааны номыг бас бүтээж өгсөн. Тэр Ийм хоёр том суур онлыг бол онлын сурах хүчгийг бол бүтээж өгсөн. тэр хөгжмийн онлын сурах хүчиг байна шүү Тий. дээ. Эрдэнэтгаан зохиосон одоо онлын сурах хүчиг чинь тухайн үедээ 10,000 ширхэг хувь хэвлэгдэнэ гэдэг чинь бол өстой бүүн байхгүй юу? Тий. Тэгэхээр 10,000 ширхэг хэвлэгдээд ердөөсөө тэрийн анхан шатны суралцагчид мэрэгжлийнхэн гээ одоо хөгжимд дуртай хүн болгон авч одоо хэрэгэлдэг гарын авлага болсон тийм том бүтээл байсан юм билээ. Тэрийг бол Тийш. бас хилээд бодглоор зэрэг их гоё соён гэгэрүүлэгч мундаг сэхэтэн их сайхан багш байжээ гэж яг энэ дурдтгалуудаас харсан бодсон юмнууд бас байна. Тэгэхээр хүний одоо өөрийнх нь яг үлдээж байгаа мөр тэр шүү дээ. Тийш. Тэ ямар сайхан уран бүтээлүүдийг, ямар сайхан дуунуудыг үлдээгээд зогсохгүй олон хүмүүсийг хөгжимд дуртай болгосон, олон хүмүүсийн хөгжим эрдэм мэдлэгийн гарааг эхлүүлсэн тэр сурах бичгээрээ тэгэж бодглохоор энэ Шагдар Жавын Эрдэнэт гэдэг хүнийг одоо бахархан дурсгаас өөр аргагүй. Цэргийн хөгжимчнөр сонсогчоор суралцж байсан. Дараа нь цэргийн ерөнхий сургуульд улс төрийн мэрэгчлэлээр суралцсан. Мөн 1955 оноос 60 оны хүртэл байдгүй юу? Москвагийн хөгжмийн сургуулийн цэргийн хөгжмийн салбарт суралцж төгссөн мэрэгжлийн цэргийн хөгжмийн мэрэгс удирдаач. Ийм хүн цэнгэлтэй үдэш 10 дахь хавраа 10 дахь хавраа үдээ багшаа дуулын их мөчл. Ийм алдартай олон бүтээлүүдийг бол хийж исэн, хийж үлдээсэн уран бүтээлийн хувьд ганцхан цэргээр дамжсан гэхээсээ илүүтэй бас хөгжмийн редактор хийж исэн. Энэ одоо мэдээллийн төв байгууллагад ажиллаж исэн байна шүү дээ. Зэвсэгч хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийг толгойлж удирдах исэн. Хэлийн цэргийн дуу жигэн жуулахт уран сайхны удирдагч, удирдаач, хөгжмийн зохиолч зэрэг албыг залгуулж явсан. Ийм сайхан уран бүтээлч талаас. Тухайн үед улсын багшийн дээд сургуульд хөгжмийн зохиолч, онолч, удирдаачаар төр хугацаанд бас мэрэгчлэн бэлтгэж ирсэн. Тэр үед бас багшилж байсан тэнхмийн удирдах ингэж явж ирсэн. Тэгэхээр боловсролын салбарт ингэж нөр их хөдөлмөрөө бас зориулсны нэг илэрлэл. Энэ дашрамт хэлэхдээ цэргийн угшилтаа ийм уран бүтээлчд Монголын хөгжмийн урлагийн тэр дундаа мэрэгжлийн боловсролын салбарт бол үнэлж баршгүй хувь нэмэр оруулж явж исэн нэг жишээ бол Эрдэнэт хөгжмийн зохиолч байгаа. За тэгээд цааш нь олон хүнийг бол нэрлж болно. Гол нь өнөөдөр дуулагдж байгаа цэнгэлтэй үдшиж гэсэн тийм. Тэгээ би танаас асуугаад байгаа нь яг тэр хөгжмийн зохиолч
тухайн үед алдаршиж нэрд гарч уран бүтээлийн эрчимтэй туурвж байсан жүжигчин хүнийг олоод энэ дуугт уулсан нь бол бас л их гоё мэдрэмж юм да гэж. Ер нь нэгдүгээрт Эрдэнэ утгаан өөрийнх нь тэр донж маяг болвол яг энэ дуугаар бол их тод илэрдэг. Их тийм одоо сүр бадруулдаг бүтээлүүд нь тийм сүржин янз бүрийн бол ерөөсөө яг тухайн тэр агуулгыг илэрхийлэхэд ямар донж маягийг бүтээх илэрхийллийн төвшөнд нь бүтээж гаргуул оновчтой байх вэ гэдэг дээр их зөв сонголтуудыг хийдэг хөгжмийн зохиолч байсан юм уу гэж ингэж ойлгодог. Тэгэхээр яг л тэр онцлог нь бол энэ бүтээл дээр бол тод байна л да. Тэгээд тэр нэг намб төрх тийм ээ 60-аад оны цэнгэлтэй үдэш шиг бид нэр тэр нам төрхөөр л олж харах боломжтой байдаг. Дуучин жавхлан төгс шав бол энэ дээр өнөөдрийн цэнгэлтэй үчиг бүтээж байгаа байхгүй. Дамчаагаа бол 60-аад оны цэнгэлтэй үчиг бүтээж байгаа. Амар амгалан байгаа. Дуулсан тухайд нь бол дуулаачийн уур чадвар янз бүрийн тухайд бол одоо энэ жавхлан төгсийн гүйцэтгэлтэй ярих юм байхгүй. Гэтэл энэ дунд нөгөө намб төрөх тэр бүтээлийн өөрийнх нь шинж төрөх тэр биднэрт хүрч ирж байгаа бэлгэлж өгж байгаа биднэрт өгч байгаа тэр мэдрэмжээс ингээд харах тэр 60-аад оны цэнгэлтэй үдэш 2020-ад оны цэнгэлтэй үдэш хоёрын хоорондох тэр хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлтийн хувьслын ийм чиг баримжааг бид нар бүтэн 60-ны өөрчлөлт баг явж байна л да. Тэгэхээр энэ дүгнэлтэн дээр бол би бас яг санал нийлж байна. Дуу гэдэг өөрөө бас гүйцэтгэлээс гадна сэтгэлгээний гол онцлогуудыг харуулж идэг тийм ээ. Хөгжмийн зохиолч маань 60-аад оны цэнгэлтэй үдшийг бүтээхдээ өөрийнхөө илэрхийлэмжийг жүжигчин хүн илүү нарийн гаргаж чадна гэж бодож гаргасан байна. Тийм. Дамчаагаа бол жүжигчин мэрэгжилтэй болохоос дуучин мэрэгжилтэй хүн биш байхгүй. Тэгсэн мөртлөө энэ дундаас нэг л зүйлийг бид суралцж нэгнээсээ Ахмад үеэс өнөө цагийнхаа сайн шилдэг уран бүтээлчдээс эсвэл бие биенээсээ бас суралцж явах хэрэгтэй юм шиг санагдав. Тэр нам төрхийг яаж урлаад байна? Яагаад дамчаагаар дуулуулсан юм бэ гэж таны асуусан. Тийм. Асуулт шиг. Энэ асуултуудыг зөв харж явмаар байна тийм ээ. Тэгэх юм бол бид суралцж өвлж авах зүйлсээ зөв болж харна л гэж харж.
хамбужige наданхан цэнгицгээ уянга цэнгэл бял хулсан үдэшмин хамгадан шүн морян авчирна өдрийн баясада зүдэндэ үдэд орногдот учран зовоно өдрийн баясада зүдэндэ үдэд орногдот учран зовоно. За дараагийн дуу. Манай Сүрэнжав ахын За тий. Шарвын Сүрэнжав гэхлээр зэрэгэл одоо миний бүр ингээд дотор цалигдэн шүү дээ. Гайхалтай сайхан яруу найрагчтай. Шарвын Сүрэнжавын шүлэг сэргэлэнгийн хөгжим удмаараа жаргах өргөө гэдэг дуу. Эхлээ хоёлоо дуугаа сонсгоо. За тий. Ихийн сүтэ цогамтлсан аруун тунгагаар минутэ эрдэнэт нартан танар харсан амгалан сэнхэр тэнгэр юмахо өнди дүүрэн игшиг түгээсэн болор тунлагос минутэ хоми таттын дугаар амялсан бодлы мянган уянга юмахо цэцгэн дэрэн эрхэлж өссөн эцгийн ивэл тулсан минутэ цэжин гомдмын мөхөдөлтэ эрдэнийн алтан үлэг юмахо 80-аад онд үлзий орших гавьяат бол үндэл Монголын радиогийн хүсэлтэй хариу нэвтрүүлгийн гол дуучдын нэг байсан. Юу гэдэг вүлээ хайртай гэдэг үгийг чинь хэлж болдог юм нөгөө л давдорж байгаа шүлэг шүү дээ. Ил давдорж байгаа. Гуан шүлэг. Тий. Тогтхон байлаа. Тий. Тий. Ийм олон дуунууд бол гарч ирж байсны нэг нь бол энэ удмаараа жаргах өргөө гэдэг дуу. Сүрэнжавын шүлгүүд бол уусаал мөнч гайхалтай. цэцтэй дээ тийм Тий. ээ. Одоо ингээл нэг шүдэн асаагаад л баг унтрах чөлөөнд л бичнэ шүү дээ. Тэгдэг Тэгээ юм байна. хуурд бол бүр зүгээр чигтэйхэн гайхалтай. Энэ дуун дээр ч гэсэн тэгсэн гэж байгаа юм чинь энэ Мөнхбат хөгжмийн зохиолч Манхааны Мөнхбат хөгжмийн зохиолч Үлзий орших хоёр бас л дотн анд нөхдийн хуваар сэргэлэн хөгжмийн зохиолчид яваад орсон чинь Сүрэнжав ах маань сууж исэн. Тэгэд ердөө маш хурдан бичиж өгөөл чи энэ дууг дуулж аваарай чи л дуулах хэвээр шүлэгтэй гэж хэлээд өгсөн гэх. Тэгэхээр тэр чинь одоо баг ороод мэдлээд нэг яг ч юм уу нэг тийм л цацаа цалгаатай тийм л онгодтой онгодынхаа хурдыг баг гарынх нь хурд гүйцэхгүй шахуу тийм хурдан сэтгэхүйтэй тийм бичдэг хүн шүү дээ. Бичлэгийн арга барил нь бол аялгаунд бичсэн шүлэг шиг байгаа. тий яг тэгж ярьж байсан. Тэгж бол мэдрэгдэж сэргэлэнгүй яг ингэж хөгжим сонсгоол тэгэл тэр хооронд л ерөөсө тачигт л бичээд өгсөн гэж дурсамж дээр нь байд юм байлээ тий сэргэлэн гэдэг нь ямар хөгжмийн зохиолч вэ тийм ээ. Тий. Мянган дууны баяр хийжсэн. Тэр чинь ерөөсө Монголын дууны урлагт бол анхны мянган дууны баярыг тэмдэглэж исэн. Тэмдэглэж байсан. Мянган дуу мянгуулаа бараг алдартай байж мэднэ. Ийм гайхалтай хөгжмийн зохиолч. Морин хуурчмчтай уг нь бол сэргэлэн хөгжмийн зохиолч бол Хайдав багшийн уган хүү. Морин хуурчаар хөгжим бүжгийн сургууль төгсөж Чайковскийн хөгжмийн дээд сургуулийн дэргэдэх дунд сургуульд нь бол найрал дууны удирдаачаар төгссөн. Мөн дараа нь Ленинградад бас соёлын дээд сургуульд найрал дууны удирдаач арга зүйч багшаар төгсөж ирсэн.
Элийн ба дотоодын зэргийн дуу жигэмжүүлгүүд удирдаач байсан. Энэ Монголын радиогийн хүүхдийн найрал дууны удирдаачаар ажиллаж байсан. Бас одоо яам хамгийн газруудаар хүртэл бас хариуцлагатай удирдах албан тушаалыг ашигласан. Ихэвчлэн за уран бүтээлийн хувьд бол дууны уран бүтээл бол маш олонтой. Юу гэдэг вэ? Эх оронтойгоо үндэс нэгэн билээ. Нэгэн билээ. Тий. Сэргэлэн багнаас. Сэргэлэн багнаас. Дэлхийн минь хүмүүс минь. Хаврын найраг шүү. Хаврын найраг байж л байна. За тэгэл одоо дэлтэй шүү энэ төр гэл яриул. Сэргэлэн хөгжмийн зохиолчийн дуунуудыг тоочоод барахгүй. Тавьсан ноот бүхэн биелж амилж дуу бүхэн хит болно гэдэг бол гайхамшиг л та. Тий цаанаасаа ёстой нөгөө Янжин лам бурхнаар ажиллуулсан хүн шиг тийм гайхалтай том хөгжмийн зохиолч байж. Хэдэн үеийн дуучдыг, хэдэн үеийн бүтээлчдийг Монголын урлагийн тайзан дээр өргөж гаргасан уран бүтээлч юм бэ гэдгийг бодохоор бол одоо үнэхээр одоо нулимс асгарам түүх шүү дээ. Өөрөө ч гэсэн амьдрал нь тийм ээ. Тий. Ийм сайхан хөгжмийн зохиолчийн уран бүтээл одоо ихшиглэж байна. Тий. Төрийн шагналд ардын уран зохиолч Сүрэнжив гэдэг зохиолч яруу найрагчийн тухайд мөн л адилхан үргэлжилсэн үг, дууны яруу найраг, найраглалын төрөл зүйлд бол өөрийн гэсэн тод мөртэй. Тий. Маш их цэцэн бэлэгтэй. Цэцэн тунсаг гэдэг үг бол бас Сүрэнживийн уран бүтээлийг дүгнэхэд бол яг хэрэглэгдэх ёстой үг. Хамгийн их цэцтэй сайхан яруу найрагчдын маань нэг хөгжмийн зохиолч Сэргэлэн, яруу найрагч Сүрэнжив хоёрын бас уран бүтээлч дуучныг мэдэрч хоршсон тэр хоршил бол энэ удмааран жаргах өргөө дээр илүү их харагддаг. Яг л үлзий оршихтай болно да чи гэсэн тэр дөг үлзий орших гэдэг дуучин яаж гоё нандин, яаж гоё амтай, яаж гоё зөөлхөн, ямар гоё хамтаа авч гарсан бэ гэдгийг нь бол бүгдээрээ мэднэ шүү дээ. Дуучдын хувьд бол ийм байна. Найралжуулгын хувьд, дуулалтын хувьд, үгний хуваарлалтын хувьд, тембрийн хувьд ч бараг хальт сонсон хүнд бол ялгаагүй бараг шахуу ингэж дуулсан байна шүү дээ. Тийм байна. Ингэж дуулсан байна. Алтан уяг гэж соёлын тэргүүний ажилтан дуучин дуулсан юм байна. Үлзий орших гавьяат тас их зүйл сурсан байж магадгүй. Яг багшаа хоёр баха. Бүр илүү тийм ойрхон үлзий орших гавьяатыг маш сайн мэдэрсэн дуучин харагдчих шүү дээ, тийм ээ. Бас ийм хувилбар байж болно шүү дээ. Тий. Энд чинь бас нөгөө тал дээр бол их бас сайн. Хэрв бүтээлийг их шин байдлаар тэгээд өмнөх хувилбараас нь дордуулахгүйгээр бүтээж чадахгүй бол өмнөх хувилбартай нь дүүцүүлээ тэр хувилбараас нь суралцж дуулах бас тийм сонголт бас байж болно гэсэн санааг их гоё санагдуулж. Тий. Одоо би бол ер нь багш нь ахал гэж бодож байна. Яг ингээд бодонгот энэ үлзий орших гавьяатын маань шав юм байна. Илүү их мэдэрч, багшигаа мэдэрч дуулж дээ. Энэ дуун дотор яг тухайн үеийн үлзий орших дуучны мэдэрчээсэн бүх мэдрэмжийг өөрөөрөө дамжуулж илэрхийлж гаргах гэж байна даа л гэж харагдаж байна, тийм ээ. Үлзий орших гавьяат 1985 онд энэ бүтээлийг радиогийн сан хөмрөгт бичүүлж үлдээсэн гэж бодох юм бол бид энэ дууг 85 оноос хойш 40 жилийн турш сонсч байна л гэж ойлгоно шүү дээ. Тэглгүй яах вэ? Ихисүтэй цоган толсон ариун тунгалагаар минузе эрдэнэт нартай тонор харсан амулан цэнхэр тэнгэр юмако хүнди дүрэн их шиг түгээсэг боллар тунгалагс минь минузе коми тантан дугаар амьдсан бодлы мянган уян юмако цэцгэн дэрэн эрхэлж өссөн эцгийн ивэл дуулсан
минь үзэ цэжин гомд минь мөхөдөлтэй эрдэнийн алтан үлэг юмаа сагаар хосолсон ужим монгол нутаг минь үзэ хөгжим арга цогцолсон утмара жаргах өргөө юмаа хөгжим арга цогцолсон утмара жаргах өргөө юмаа. За дараагийн дуу бол харин Алдрайхан чимэн гэдэг бүтээл. Үг ая хоёулаа нэг хүн алдарт Агван Жамбалгуайн Алдрайхан чимэн гэдэг бүтээлийг хоёулаа сонсъё. Сэргээн дуулсан нь бол Эрдэнэсөх гэдэг дуучин байгаа. За дуугаа сонсоод яриагаа үргэлжлүүлье да. 사진가 하라테 우린 냅점 사랑이 게레해지테 온갖 돈사간드라 흠지힘인데고 우르기쯤으로 수색되기니 운명나고 우일싱 사항도 손이 베대기테 웃는 비트게 그만 Агван Жамбалгаа бол 80 жил амьдрахтаа Монголын ард түмэнд зүрхэнд мөнхөрсөн олон сайхан бүтээлүүдийг хийж өгсөн уран бүтээлч. Тийм шүү дээ. Бид нэр Агван Жамбал гэдэг хүний тухай бодонгууд Хинтийн нутгийн тэр сайхан уул ус өөрийнх нь уран бүтээлд үнэтэй байр суурь эзэлдэг морины тухай дуунууд, тэгээ өрөөлж, магтаалч, ардын аман зохиолыг судлаач, үргэлжлүүлэгч гээд их олон сайхан дурсамжийг ярьж болдог. Тэгтээ өөрийн гэсэн өнгө төрхтэй тэр нэг ардын дууны хөг маяг тэгээ түүний дотоод ихшиглэн тэр хүнтэй нэг дотроосоо яриад байгаа юм шиг тэр нэг гайхалтай хүүрнлүүдийг нь бол дурсахгүй ахын аргагүй ийм бүтээлч тийм ээ. Тий. Ер нь бол дууны шүлэг дээр Агван Жамбалгуайн нэрийг бол бид нэр улаан харж болно. Алдарт Жон Хонгороос эхлэв ярих юм бол бүтээлүүд бол хайрцаг, тий. дигц, дээрээс нь тэр бүтээц, зүйрлэл, адилтгал, чимэг үгийг ямар гоё хэлдэг вүлээ те. Өнгө тунсаг алдрайхан чимэн гэдэг чи одоо ямар гоё зөөлхөн одоо алдрайхан гэдэг үг өөрөө л ямар энэ дууны баг бүх утга тэр алдрайхан гэдэг үгэн дотор багтаа явчихж байгаа. Тийм алдрайхан өнгө тунсаг байхын тунд ямар аялгаутай байх вэ гэдэг чи энэ үгнээсээ баг ургаа явчихж байгаа юм биш үү? Харин тэгж мэдэгч. Энэ дууны аялгауг Агван Жамбалгуайг өөрөө хийсэн гэдгийг би өнөөдөр л мэдэж байна. Нэвтрүүлэг маань ингэж та биднийг хүртэл мэдлэгтэй болгож нэвтрүүлгийг хийж байгаадаа олон сайхан зүйлд суралцж, түүхийг сонсч мэдж авч байгаадаа бас баярлж явдаа. Жанцнаруу хөгжмийн зохиолчийн өөрийн чинь яриаг сонсож байхдаа бол үргэлж энэ мэдээлэл, энэ мэдлэгийг Монголынхаа ард түмэнд түгээх юмсан, хүргэх юмсан тэр тусмаа дуучдад одоо гүйцэтгэл хийж байгаа дуучдад залуу үе сэргээн дуулж байгаа дуучдад бол илүү их дотортой, илүү их ойрхон мэдэгдээсэ гэж ингэж боддгийн. Яг өнөөдөр бол таны хэлж байгаа үнэн шүү дээ. Агван Жамбалгуай өөрөө үгийг нүчээд өөрөө аяыг хийсэн гэдгийг өнөөдөр л би мэдэж байна гэдэгтээ нэг адил би бас яг бодчихсон. Агван Жамбалгуай өөрөө энийг одоо ингээд дулсан бол бүр яана. Бүр яана. Их сонин дуулсан шүү. Бас их сониноор ингэж гаргах байсан болоо да гэд ингээд бодчихлаа. Дулсан дуучин Банзрагч гой. Бидний өмнөх нэвтрүүлгээр Банзрагч Гаятын дуулсан сайхан бүтээлүүд маш олон орсон. Энэ бүтээлийг бол Агван Жамбалгуай магадгүй дуучин бодож хийсэн баг. Магадгүй тийм ээ. Өөрийнхөө бодож явж яадаг тэр гүйцэтгэлүүдийг гаргуулах бай. Тэгвэл Банзрагч дахиад
дахиад нэг өнгө төрх нэмэгдэнэ. Тэр нь ванзрах дуучны чадвартай дүйцэн гэж. тэрийгээр дамжуулаад цоошин ийм өнгө төрхийг илэрхийллийг бүтээн. Энэ гэдэг ч юм уу. алдрайхан чим нь ерөөсөө л үг гэд би түрүүн энэ яг энэ алдрайхан чим нь гэдгээс аялгуун төрсэн байхаа гэж миний дахин давтан хэлээд байгаа. Ер нь үгэнд бол нэг тийм сүнс байдаг. Тийм шүү дээ. Үгэнд өөрт нь нэг Ерөөсөө. тийм хүч байдаг. Өнөөдрийн энэ дууны тэр алдрайхан чи өнгө тунсаг алдрайхан чим нь гэдэг яг энэ л үг бол тэр чигтээ аялгаутай. Яг энэ үгэнд л сохирч аялгау байгаа юм шиг. Яг энэ үгэнд л багтаж дуучин дуулж байгаа юм шиг. Энэ үгийг л илэрхийлэх гэж банзрагч гэдэг хүн тухайн агшинд өнгө тунсаг алдрайхан чим нь гэдэг энэ үгэн дотор амьдрах гэж тэмцэж байгаа юм шиг мэдрэгдэж шүү Тий. дээ. Тэгэхээр дараагийн сэргээж дуулж байгаа дуучнаас сонсогч бол бас л яг өнгө тунсаг алдрайхан чим нь гэдэг илэрхийлэмжийг яаж дуучин илэрхийлэх нь вэ гэж харна. Тэгнь. Тэгэд Эрдэнэ сүхийн хувьд бол би энийг гоё илэрхийлчлээ л гэж бодож байна. Надад ч гэсэн бас тэгж мэдрэгдэж байгаа. Энэ алдрайхан чимэн гэдэг үгэн дээр тэрний хилэгдэх аялга энэ дууны шинжил. Энэ дуу энэ өөрийнхөө онцлогийг тэр үгэн дээр оногдож байгаа аялгууны эргэлтээр бүтээчихдэг. Тийм ч учраас магадгүй нэрийг алдрайхан чимэн гэдэг өгч байгаа. Эрдэнэ сүхийн хувьд бол соёл урлагийн их сургуулийг дуулаач мэрэгчлэр төгссөн миний шав. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул. Бүр нэмж хэлэх юм бол Банзрагч Гавьяатын зээ. Оо. Дүү. Ямар гоё. Хамаатны хүү. Тий. Ахыхаа бүтээж исэн тухайн цаг үед бүтээлж исэн гүйцэтгэж бүтээлж исэн тийм бүтээлийг үргэлжлүүлж бүтээсэн байна. Эрдэнэ сүхтэй бол талархаж байна миний хувьд тий. Бас баяр хүргэхээс гадна илүү их одоо талархаж. Өмнөх үеийнхээ уран бүтээлчин тэр залгамж халааг бас яаж гэж дурдуулчихгүй. Яаж бас шин тутамд тэр дундаа бас өөрийн бас бүтээлч тэм гүйцэтгэлээр яаж илэрхийлж болох вэ гэдэг дээр хэрэл хайгуул хийж энэ чинь бүтээлд хандсан юм болоо да гэж надад бол санагдж байна. Sadin garata Udun mütüdüm sarını geredi Ongu tunsa kaldırakın çiminle ko Mürgüçüm roduk sitti gidimin oyunga ko Ondurun sadıgı kısamın hadiga Бүтээлэн арвинта Ухан тунгадаг алдрайхан чимэнэхо Учран садах сайны ерөөдөхо Ухан тунгадаг алдрайхан чимэнэхо Учран садах сайны Сайханд сууны бэдэгтэй Үнэн гэтгэх марны ивэдтэй Өрөвч цайдган атрайхан чимэнэхо Үдүнж цэдэмэг хайрын тэнгэрэнхо Өрөвч цайдган атрайхан чимэнэхо
чимнэ. Тийм лээ. Дараагийн дуу маань юу вэ? Хамгийн дундаас онцгой. 강동 빨리 돌고선 방기 노란 젤게레데 할때 허이리 하르잖아 볼 함기 돈다 선처럼 도시금 도빙 오산이 동다가 보도 달면다 따성 허이리 새끼가 된 군대야지 줄을 힘에 우리 웃으나 알기니 봐 모두가 같으로 다침이 되게 니스는 하여리가 미쳐만 니에게 돈다 삼자래다 니스는 하여리가 미쳐만 니에게 돈다 삼자래다 Сүхбаатар аймгийнхны дуу гэж хэлж болно доо. Сүхбаатар аймаг тухайн үеийн Сүхбаатар аймгийн соёлын ордныхан, соёлын хилцсийнхэн, за тэнд дуулж байсан нөгөө алтан гургалтай хоолойт ч орлоо гэдэг одоо бүр одоо яг Сүхбаатар нутгийн тэр хөрсөн дээрээс боссон, бүрлдсэн ийм сайхан бүтээлийг сонслоо. Тий. Хамгийн дундаас онцгой. Тэгэд энэ бүтээл үнэхээр бас хамгийн дундаас онцгой бүтээлүүдийн нэг. Сүхбаатар аймгийн соёлын ордонд тухайн үед дарга хийж байсан соёлын хилцэст мөн одоо ажиллаж байсан зааварлагч нар ажил хийж байсан Гончх сүрэн гэдэг хүн шүлгийг бичсэн байна. Бас уран бүтээл өөрийн гэсэн хувь заяатай байдаг шүү дээ, тийм ээ. Түүнтэй адилхан ямар үүдлээс бүтсэн бэ гэдэг бас энэ дууны түүх ярих дээр их сонирхолтой бүтээлүүд байдаг. Тэр үүдлээ дагаад ч юм уу тухайн дууны уран бүтээл төрхөөсөө ахуулаад цаашаа зон олондоо хөрхтэй хүртэл бас тийм өөрийн гэсэн хувь заяатай юм болов уу гэж би дотроо бас боддгийг. Яг тэрнтэй адилхан энэ бүтээл дээр бас тийм түүх байд юм ба штэ. Үлгэр домог шиг л санагддаг тийм ээ. Гончх сүрэнгаа ирээдүй ихнэр болж байгаа тэр явцмаа гэдэг үсгүйг хөдөө сумаас ажил хийхээр аймгийн төвд орж ирэхэд анх хараад дурлал энэ бүтээлийн хийх шүлгийг яруу найргийн бичижсэн бол хөгжмийн үтсэн дорцсон авьяач хүчгчин хөгжимчин тухайн үед бол Сүхбаатарын соёлын ордонд ажиллаж байсан. Энэ хүн бол хөгжмийн бичээд дараа нь алтан гургалдаа хоолойт ичи орлоо. Ичи орлоо гэж. Ичи орлоо дуучин тийм ээ. Сүхбаатар аймгийн соёлын ордны дуучин. Тий. Дорж цэрэнгийн гэргийнүүдээ бас дуулж олон түмэнд сүргэж байсан гэж бодохоор өнөөдөр хүртэл энэ хайрын дуу юм аа. Хайрын арманс дундаас гэх үү. Хайрын армансаас өссөн. Их гоё хайрын дуу юм аа. Мөнхийн юм бүтээл болж Жавзмаа гэдэг одоо зориулгдсан эзнээ хүртэл ганган байгалийн Жавзмаа гэдэг нэртэй хүртэл болгож тийм ээ. Тий. Гончх сүрэнгаа Ботвын гончх сүрэнгаа бол яг энэ дөнгөж 19 настай охиныг харж дурлаад ганган байгалыг талцсан гангийн нуурын цэлгэртэй хайртай хоёрын харцсан хамгийн дундаас онцгойд өөрөө харчхаад бас хоёр тийм хөөрхөн үг ичээд тэгээ тэр нь шууд л аялгуутайгаа бас тийм ээ их аялгуутайгаа энэ дуу чинь нөгөө Улаанбаатарт байгаа миний аавд киноны нөгөө бүх соёлын ордныхаа ингээд тоглолтоор урлагийн барьгаад гаргаад явж байхад автобусанд дуулдаг тийм ээ.
тэгэхээр бүтээл бүхний түүхээ сайн хараад үүдэж бүтсэн түүх нь бас тэр бүтээлийн хой зуяанд бас тодорхой төвчөнд нөлөөлчдөг болов уу гэж миний бодол ингэж санагдаад байгаа байхгүй. Тийм байна. Тэ энэ бичлэг бидний харьцуул сонсож байгаа бичлэг бол 61 онд уран сайханч Соном Жамц гэдэг хүнд болж нацагд орж хөгжимдөснөөр байгаа гэж. Тэгэхээр 58 онд бол анх дуулагдсан дуу шүү дээ. Тэгэхээр тэрнээс хойш бол 3 жилийн дараа радиод бичигдсэн бичлэг нь бол бидэнд олдож байна. Дууны хөшөө нь 2009 онд Жаахан Шарга театр Өсгөбаатар аймгийн Жаахан Шарга театрын өмнө болсон байд юм байна. Ямар хөөрхий юм те. Тэр чинь одоо тэгэн штэ. Яг л энэ тэр газар шороноос өндийсэн ийм сайхан уран бүтээл юм чинь тийм ээ. Гангануур ч гэсэн энэ хайрын нуур болоод хувирчиж штэ. Энэ дуу дуулагдсанаас хойш дуунаас төрсөн хүч гэдэг ямар их хүч юм бэ? Дуу биднэрт зөвхөн зүрхэнд мөнхөрсөн аялалгуу өгөөд зогсохгүй тэр дуунаас мэдрэгдэж байгаа шидэн олон хүнд хайрын тухай ойлголтуудыг бас өгч байна. Надад дамжиж өгч байна. Хөшөөгөө босгохдоо Сүхбаатарчууд Жаахан Шарга театрын өвдөнд босгоно гэдэг тэнд байгаа хайрыг л мөнхөлсөн хэрэг болчлоо. Зөвхөн уран бүтээл төдийгөө сонин сайхан санагдаж байна. За сэргээж дуулсан уянг маань бол би бодлоо л да нөгөө алтан гургалтай хоолойд шар барилдын ичэн орлоо гэдэг дуучны бас ингэж дурсуулах нэг тийм гайхалтай дуучин шүү дээ манай уянг. Тэгэхээр бол бүх зүйл учир зохилтолгоотой таны төрөний хэлдэг уран бүтээл бүхэн өөрийн гэсэн хувь заяатай байдаг гэдгийг л дахин харуулж байгаа. Ийм сайхан бүтээл байна да. Уянгагийн хувьд бол сайхан дуулж байгааз. Их гоё. Концертын хэлбэртэй болгоод. Тийм байна тийм ээ. Илүү их концертын бүтээл гэхээр нөгөө бидний яриад байдаг мэрэгжлийн чиглэл тал руу илүү татаад дуулчихаар ийм болчих болж байна. За магадгүй хамгийн дундаас онцгой өөр олон янзаар дуулсан байгаа хэл та. Сайхан дурсамжууд үерлэж байна. Дараагийнхаа дууг сонсъё. Дараагийн дуу бас л шин дурсамж нэгсэн ийм дуу. Дахиад алтан уяг маань дуулна. За. Тэгвэл сонсчих уу? Тэгээд алтан уягийг дахиад нэг сонсоодох.
Алтай уяг гэдэг очиж бас өвөрмөц дуулсан байна тийм ээ. Гоё байна. Тий. Бүр Энэ алдартай дуул гэдэг. Төмөн Дэмбэрлэгва 68 онд радиод бичүүлсэн ба штэ. Төмөн Дэмбэрлэгва бичүүлсэн болохоос биш. Нөгөө шавилж явсан дуучин нь болохоор Үлзий орших гавьяат. дуулж л байсан Тий. байж таараа. Дуулж байхыг би бас сонсч ирсэн. Оо за. Тий. Дуул. Тэгэхээр энэ Алтай уяг их хаятайхан ингэж гаргаж ирж өнөөдөр бас энэ нэвтрүүлэгт орж байгаа нь их сайн хэрэг. Алтай уягт бол дуучинд бол би зориуд бас баяр хүргэх хэрэгтэй гэж бодож байгаа. Хүн сайн багшаас эрдмийн арга барилын техникийн яг хэлсэн ёсоор нь өвлж авна гэдэг бол сайн шавийн л хэрэг. Түүнээс ч өөрийнхөө одоо авьяас чадвар ирээдүйн их боломжид итгээд багшийнхаа хэлснээс цөөхөн одоо хувийг халбагддаг шавнар олон байдаг. Тэр хүмүүс зарим нэг нь амжилтанд хүрсэн ч бий, хүрээгүй нь бүр их бий. Тэгэхээр энэ багш хоёрын ганцаг дөрөө их сайхан нээлж байгаа юм байна л гэж харагдаж байна да. Надад бас их сайхан санагдав. Тэгээ сонсогч. Тий. Би бол түрүү ингээд Төмөн Дэмбэрэл дуучны дуулсныг сонсоод дараа нь Алтай уягийг үргэлжлүүлээд ингээд дуулахад Алтай уягийн өмнөөс жоохон айжсэн. Төмөн Дэмбэрлэгвэн дуулалт ямар вэ? Үнэхээр л одоо бүр ингээд лимит дуурч байгаа юм шиг л явдаг шүү дээ, тийм ээ. Тий. За яаж энэ гүйцэтгэлийг хийх бол гэж бодсон. Үнэхээр одоо Төмөн Дэмбэрлэгвэн шав Үлзий орших гавьяат бол Үлзий орших гавьяатын дуулах эрдэм түүний одоо урд зүй ухааныг гайхалтай гоё өвлөж аваад энэ дууг биднэрт өнөөдөр сэргээн дуулж байгаад нь Алтай уягта баяр хүргэе. Дуу маань бол 1957 онд улс даяар зарласан эхийн тухай дууны уралдаанд бас цулбуур өргүүлж байсан ийм гоё хүчтэй дуу. Яруу найрагч нь Бөхчлөн гэдэг шүлэгчийн бүтээл байна. За нөгөө алдартай урлагийн гавьяа зүтгэлтэн алдарт Зундын Бацгийн хөгжим гэхээр бол тодорхой. Тодорхой тий. Энэ 57 онд хийсэн гэдэг чинь 68 онд бичүүлсэн гэдэг чинь даруй 11 жилийн дараа 10 жилийн дараа бичүүлсэн байна. Радиод бол радиод бичүүлэхдээ бичүүлсэн байна. Тэндээс 10 жилийн өмнө бүтээл хийгдсэн байсан ба шүү дээ. Тийм байд. Хийгдгээр барахгүй жолоо цулгуураа өргүүлсэн байсан юм шиг. Тийм байд. Тэгэхээр одоо сэтгүүлч Бөхчлөнгаа бол Ховд аймгийн Тэ? Мөс сумын хүн Манцаамигийн тусгай сурвалжлагч болж Ховд аймагт бас нутагтаа очиж ажиллаж исэн, үнэн санд редактораар ажиллаж исэн хүн. 1983 онд бол Эрдэнэтэд тэнд суурьшаад Эрдэнэтийн радио, телевизийн одоо анхны үндэс суурийг тавьж Эрдэнэтийн радиогийн гэж нэрлэгдсэн ийм уран бүтээлч тийм ээ. Бөхчлөнгаан хүү бол бас хөгжмийн талын хүн шүү. Хөгжмийн зохиолч. Эрдэнэтийн инх тайван алдартай. Нөгөө л цэнхэр нутаг санагдаад байна даа хөө гэж аавын дурсамж уурлалтай янгэр өрөөс. Үнэхээр гайхалтай бас олон сайхан дуунуудыг бидэнд үлдээсэн хөгжмийн зохиолчийн аав байна. Урлагийн гэр бүл. Ууган хүн юм болов ямар тэрийг бол бид сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн энэ дуул гэдэг дууг бол эхийн тухай дууны уралдаанд оролцохдоо ууган хүүдээ зориулж 57 онд бичиж оролцоод 2 дугаараар эзэлжсэн гэхээр тийм байна. Тэр зориулгадж байгаа эзэдийн нэг нь бол мэдээж инх тайван агсан хөгжмийн зохиолч. Гоё юм бэ ямар. Энэ хөгжмийн зохиолч инх тайвны тухай олон сайхан дууны бүтээлээс гадна хөгжим жүжиг, бүжгэн жүжиг нэрлэгдэх ёстой. Эрдэнэтийн театрын олон бүтээлүүд нэгэн үеийн олон бүтээлүүд бол энэ хөгжмийн зохиолч инх тайвны уран бүтээлтэй зайлшгүй холбогдно. Уран бүтээлийн замтай зайлшгүй холбогдож байгаамаа. Сайхан бүтээлч бас төрүүлсэн сайн аав өөрөө гайхалтай сайхан юм дууны яруу найрагч байжээ. Бацхгүйн бүтээлүүд бол улсын ардын дуу үжгийн чуулга хуучин нэрээр хэлж байна. Улсын ардын дуу үжгийн чуулгын уран бүтээлчдийн холбоотой л доо ялангуяа тэдний уран бүтээлчдтэй олон алдартай бүтээлүүдэд хамтарч тойрвсон тийм бүтээлч. Тэрний нэг нь бол энэ дуул гэдэг бүтээл байж таарлаа.
Одоо Монгол улсын гавьяач жүжигч Үлзий орших гэдэг хүн өөрөө багшийнхаа тухай их ярьдаг хүн шүү дээ. Ер нь бол байнга багшийнхаа тухай ярьж багшийнхаа сургаалыг биелүүлж байгаагаа дандаа харуулж байдаг гоё эрдэмтэй шав. Тэгээ бас өөрийн гэсэн эрдэмтэй шавтай болсон юм байна да гэж өнөөдөр бодож суулаа. Үлзий орших ахыг ингээд дуулахлаар гавьяатыг дуулахлаар зэрэг бол ингээд нүдэн хөдлөөд өөрөө ингээд нэг тийм зэх зогсоод дуулдаг боловч дотоод сэтгэлийнхэн тэр цалигаан болвол үнэхээр их мэдэгддэг шүү. Энэ дотоод сэтгэлийн цалигаан гэдэг чинь дуучин хүн гадна талдаа одоо ямар дүр төрхтэй байгаагаас үл хамааран хүний сэтгэл рүү яаж шунгаж орж хүний сэтгэлийг яаж эзэмдэж байгаагаараа илэрхийлэгддэг учраас өнөөдөр та хоёр бол Алтан уягийн дуулалтыг сонсчоод шууд Үлзий орших Түмэн Дэмбэрэл гэдэг хоёр дуучны тухай ярьж эхэллээ шүү. Тэгж байна. Тийм байна тийм ээ. За дараагийн дуу бол бас яг адилхан. Энэ би одоо яг энэ өнөөдрийн дуулагдсан дуунууд дотроо хөвөөд байна. Өнөөдөр жоохон хөвдөг өдөр юм шиг байна. Дурсамжин дотроо хөвж байна. Дуулагдж байгаа дуучдынхаа сэргээн дуулж байгаа дуучдынхаа дуулалтанд хөвж байна. Үргэлж одоо бид нарын зүрхэнд мөхөрсөн аялгуунуудыг нэхэж өгсөн гайхамшигт уран бүтээлчид, авьяаснуудынхаа хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, анхлан дуулсан дуучдынхаа тухай бодол дотор бас хөвж байна. Тэгвэл өнөөдөр дахиад би Наман Байгаль гэдэг дууны аялгуу их шиг зохиогдсон түүх хийгээд бүтээгсэн хүмүүсийн тухай дурсамжинд дахин хөл алдан жингүүтгэнэ. Алдарт мишгийн цэдэн доржин шүлэг гайхамшигт мөр доржин хөгжим Наман Байгаль 1964 онд Монгол Улсын гавьяач жүжигчин Цэрэн Долгор дуулснаар Монголын ард түмний зүрхэнд мөнхөрсөн аялгау болж өдгөө хүртэл их шиглэж байгаа. Өдгөө сэргээн дуулсан дуучин нь гавьяат жүжигчин Эрдэнэ Туяа. За хоёулаа сонсъё.
Ясны минь жаргадыг зогнож найтай чимэн учралаад ахуу үлдэх сүдэхний ойсороо онгийн цэцгүүд анхлаад ахуу үлдэмийн чорглыг зогнож үдэж учралаад ахуу Намун байгальд бол бас гайхалтай доо. Дан хөгжмийн хэлбэрээрээ ч тэр нэг гайхалтай. Мөр дурчгүй хувьд нэг онцлогтой. Мэргэжлийн гэж хэлж болох энэ хөгжмийн үүслийн яг ихэнх үе дээр Монголынхаа өөрийн үндэсний тэр хэл хэллэгийг, хөгжмийн хэл хэллэгийг маш тийм болгоомжтой. Тэгсэн мөртлөөс тэр халигд салгисан их авьяасаараа дамжуулаад дээрэс нь мэрэгсэн хүний хөгжмийн зохиолчийн мэдлэгээр ур чадвараар дамжуулж цаашлах тусам илүү гүнзгийрүүлж ингэж оруулж ирж байсан ийм бүтээлүүдээс нь харж байхад ингэж ийсэн юм байна да гэж ингэж боддогдгийг. Киноны хөгжмүүд дээр бол үргэлж тэр байдал нь мэдэгддэг шүү дээ. Хөгжмийн зохиолчгүй мэрэгжил эзэмссэний дараа бол авьяас гэдэг яриа дуустдаг. Яг вөхөр авьяас бол мэрэгжил эзэмшээгүй тохиолдолд бол яригдана. Цаашаа бол нэгэнтээ авьяастай болоод мэрэгжлийн сургуульд ороод харин ур чадвараа авьяасаа яаж ур чадвар мэдрэмж болгож ховиргож чуваа гэдэг асуудал яригдах байх л та. Тэгэхээр энэ мөрд орж хөгжмийн зохиолчийн хувьд бол аялгыг яаж аялгүй болгож ховиргож байна. Түүнд нь нийцэх тэр зохирол, тэр хамсрааг яаж бүтээж гинэ вэ? Эргээ тэр бүтээсэн хамсраагаа найрал хөгжим дээр найралжуулаг хийхдээ яаж бодож боловсруулж байна вэ? Тэр нь үндэсний ямар онцлогтой юм? Яагаад энэ монголхон тэрийг яг сонсмогцол тэртээ тэргүүнд нь бэлэн байж исэн юм шиг шууд хүлээж аваад байгаа юм. Энэ бүхнийг бол их сайн бодож боловсруулж чаддаг юм. Түнээрээч тэр онцлог давуу талаараач тэр өнөөдөр бол 100-ны манлаа хөгжмийн зохиолч гэж нэрлэгддэг болов да. Симфони найрал хөгжим яваад штэ энэ. Кинон дээр бичсэн бичлэг байх шиг. Манай Цэрэн Толгор Гавьяатын дуулсан бичлэг бол. Тэгээ симфони найрал хөгжим дээр ингээ байж байгаа тэр бичлэгийг ардын найрал руу хөрвүүлэхтэр ихээ өөрчлөлт ёор хэрэггүй хөрвүүлчихээр л сэтгэлгээний төвшин дээр бол төхөөл очиж Энэ байна. бол тус биш ус гэдэг киноны дуу болоо хувирчиж байгаа юм. Тухайн үед бол яг Цэрэн Толгор гэдэг дуучны одоо уран бүтээлээ тойрвож яста нэг эд жинхэнэ одоо бүх яруу найрагчид баг өөртөө дурлаж шүлэг хүчдэг байсан гэсэн. Манай ахмадууд тэгж ярьдаг ер нь. Цэрэн Толгор ихчид одоо дурлаагүй яруу найрагчид байсан юм уу? Тэр бүгдээрээ тэр хүнд зориулж одоо энэ сайхан дуугаа дуулуулахын тулд шүлэг бичиж өгч хөгжмийн зохиолчид тэр болгонд нь аядан тааруулж тэр цэргийн чуулгын тайзан дээр нэг ялалтсан од гарч ирж байсан тэр үе 1964 он гэдэг чинь тэр хүний одоо бүр эд үе байхгүй юу. Тэгэхээр би бодохдоо яг энэ дууг бол эхэлж дуулсныг нь дараа нь ингэж одоо киноны дуу болгосон болов гэж хэлэх гээд байна л да. Тэрийг одоо яаж мэдэх арга байх вэ? Яг ийм зүгээр зарчим байна л да. Киноны хөгжим бол кино урлагтайгаа хамт бүтсэн. Энэ 60-аад оны үе бол киноны бол бас их том өөрчлөлтийн үе. Тэг. Энэ үед гол төлөв нөгөө original soundtrack буюу яг тухайн кинонд зориулж бичсэн ийм дуунуудад хамгийн сайн дуучныг дуулуулдаг уламжлал тогтож эхлээд байсан. Өнөөдөр ч гэсэн бас тийм. Тэгэхээр Цэрэн Толгоргоо яг кинонд зориулж дуулсан баг. Энэ киноны дуу байсан баг. Надад бол тэгж боддог. Яагаад тэгж бодож байна вэ гэхээр анхны алхам кинон дээр хонгийн жигүүр хөдөлж гүйцээ. Гэт ингээд явах гэсэн бодлоо гэд тийм ээ. Киноны дуунууд нь яг нэг юм. Тэгэхээр энэ мөр дуржгаа кинонд зориулсан дуу байх гэж надад бол даварж
Тэр үед Цэрэн долгоргоо сайхан алдартай дуулж ирсэн үе учраас тэр киноны нэр хүнд, тэр киноны маркетингийн хувьд бол маш зөв сонголт байсан болоо да. Тийм ч учраас нь 64 онд Гавьяа жижигчсэн Цэрэн долгоргоо радиод бичүүлсэн гэж байгаа байхгүй юу? Кино магадгүй 64 оных бол нэг ажил гэсэн үг. Тийм бах. Тийм ээ. Ингэж явдаг. Тэгээд энэ цэдэнд орж байгаа бол ямар хүчтэй найр хвчлээ тийм ээ. Тийм шүү дээ. Ингээл мөрд орж байгаа зохицол цэдэнд орж байгаа хоёрын хослол Цэрэн долгор дуучны Мандан Мадарлын үеийн гайхамшигтай бүтээлүүлж энэ кинон ч гэсэн бас үзэгчдийн зүрх сэтгэлд онцгой хүрэх юм боломжийг бүрдүүлсэн тийм багийн ажлын болоодаа л гэж. Тийм ээ. Одоо тус биш ус гэдэг кинон гээд ингэнгүүт яг тэнд ихшгэлж байгаа хөгжим, тэнд дуулагдж байгаа дуулалт нь өөрөө бие даасан нэг тийм бүтээл болоод энэ хүртэл ирснийг бодоход бол энэ киноноос үлдсэн өгөөж, уран бүтээлчдийнх нь хамтрал, дээрэс нь яг түрүүнд өөрөчөө хэлсэн ардын хөгжим, ардын одоо хөгжмөөс язгуур ихэн аваад орчин үеийн урлагт яаж ул мөрөн гүнзгий үлдээж чадах вэ гэдэг. Дээрэс нь Мишгийн Цэдэнд орж гэдэг маш судалгаатай эрдэмлэг зохиолчийн үг байна гэдэг бол тэгэл тухайн үеийн соёл урлагийн хөгжил дэвшил маань 60-аад оны дунд үед ямар байсныг л харуулах нэг судлагдсан болж хувирч байгаа юм л да. За Эрдэнэ Туяа маань сэргээж дуулахдаа ямар зарчмыг барьж дуулсан юм шиг санагдаж байна. Тий, кинонд биш одоо бол концертны дуу болгочихж байгаа байхгүй. Тийм болохоор хөгжмийн найрлж болог өөрчлөгдсөн орчин үеийн сонсогчдоо бас илүү их нь намын байгалыг өнөөдөр хүргэж өгье гэж бодож зорьсон уран бүтээлчийн дуучны бас зориг шийдэл байгаа гэж харагдаж байсан болов уу гэж ингэж анзаарч байна. Манай Эрдэнэ Туяа бол дуурийн сайн жүжигч. Дуулаачийн хувьд бол сайн багш, сайн дуучин. Эрдэнэ Туяа дуулах гээд концертын одоо нийтийн хэлбэрээр болгоод ингээд дуулах гээд байдаг. Найрлжуулган Эрдэнэ Туяагийн гүйцэтгэлийн боломжийг хангаж өгч чадсан уугүй юу гэдэг асуудал. Тий. Ямар хайрцагт барьчваа дуулчныг гэдэг тийм ээ. Маш өөрийгөө одоо бас зохицуулж дуулах гэж хичээж штт. Тэгээ энэ хүн чинь тэгж баригдаж янз бүрийн хэв загварт баригдаж дуулах хэмжээний тийм дуучин биш л дээ. Тэгэхээр энд их чармааж их ажилласан юм болоо да. Тэгээд энэ сайхан бүтээл бол яаж дуулсан гэсэн намын байгалаараа л үлдэж байгаа ч явж явж тий. Одоо бид нар ингээд бодож Эрдэнэ Туяа маань бас олон сайхан бүтээл сэргээж дуулсан. Тэр тусмаа өөрөө чинь хэлж байгаа нэг зүйл дээр бол би 100% санал нийлж байна. Маш сайн дуурийн одоо дуулаач, маш сайн жүжигчин байхгүй юу тий. Тэр энэ жүжиглэх ур чадвар, дуурийн урлагт өөрийгөө нээж харуулдаг тэр гоё зангарахтай үйлдэлүүд, мэрэгжлийнхээ ур чадварыг олон хүнд зааж сургадаг багшийн хувьд бол энэ намын байгаль гэдэг дууг өөрийнхөө илэрхийлэмжээр, өөрийнхөө ур чадвараар энэ киноны дууг концертны төвшөнд яаж авчирч чадах вэ гэдэг энэ хөдөлгөөнүүдийг бол их гоё хийж дуулжээ л гэж би хэлэх гээд байна. Нарны
өнөөдөр бол яг л та хоёрын сонссон бүх дуунууд их дурсамж өгүүлсэн. Дээрээс нь нүдэнд ингээ харагдаад байна л да. Хамгийн дундаас онцгой. За өнөөдрийн намуун байгаль гээд ингээд илэрхийлэлтүүд төм дэмбэрлэгайг одоо олон үе уламжилж авч явж байгаа дуучин шавь нарын бүтээлээр гэх мэтчлэн ингэж харуулж байна. Тэгээ өнөөдрийн зүрхэнд мөнхөрсөн аялал бол дурсамж хөвөрдсөн. Дээрээс нь бид нарт сурах юм маш их байгаа шүү. Урд үеийнхэн уран бүтээлчдийн бүгдийг уялдаатай төлөвлөгөөтэй нэг ч алхам өөрсдийнхөө барьж аваа зарчмаас гажихгүй ээж бүтээлийг гүйцэтгэдэг энэ чанарт бид нарыг сургаж штэ. Тий, яг үнэ. Одоо энэ нэвтрүүлэг олон дугаарууд гарч штэ. Нэвтрүүлгээс нэвтрүүлгийн хооронд манай энэ нэвтрүүлэгт дуучид маань сэргээж дуулж байгаа бүтээл дээр хандж байгаа хандлага улам чамбай бол. Улам чамбаа тэгээд бүр тийм сүүлдээ бол ийм бүтээлч бүр илүү их болоод байгаа тийм ээ. Тэгж харагдаж байна. Энэ бол бас бид бүхнийг бас баярлуулж байгаа хэрэг юм аа. Тэгээд уран бүтээлчтэй улам их амжилтыг хүсье өрөөё л гэж нэвтрүүлгээр дамжуулаад үзье. 2025 оны анхны дугаар зүрхэнд мөнхөрсөн аялгауг нэхэж хөвөрдөж, дурсамж хөвүүлсэн сайхан аялгуунуудыг сэргээн дуулахтаа урд үеийн уран бүтээлчдийн уламж залхамжийг яаж алдахгүй барьж авах вэ гэдгийг сургасан, уриалсан, удирдсан, дуудсан, дагуулсан ийм дугаар боллоо. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Баяртай. Уян дээрээс мордутан улаан тоос хаттаад вэ. Бэлмэн жороо унлачиг тэлгүүлж хайлгуулж гайхуулд вэ. Үцхийн ихийг үтсэн үеийн уртыг туулсан дөрвөн мөнхөд хүлээцтэй төлгөн авда хайртай би. Төлгөн авда хайртай би. Ургах наран мандутан уулга алдан ачаадвэ. Тэргэл саран гигүүтэй тэнгэ хүсгөө уулгадвэ. Аварсан урд ертөн цаавын хаан буйныг дахаж танаа би. Буйныг дахаж танаа би.